Жог маасарт. Тэгээс энэс нэг авчихдгоо. Наачстэй нэг соно дугуй муг нь алтар юм биш үү? Тийм. Энэ Майбахаас энэ хоёрыг хоёулыг авчих юм даа. Номер нь таалагдахгүй байна. Энэ номертой мó. 11 99 нөмөр нөө. Тэр Skyline-аас энэ хар цагаан хоёулыг авчив. Өдөр Supra-ц доон өгшин даа. Энийг авах яах вэ? Энд заас нэг хаяа гарч орвол те. Хоёулаа те. Гэтэ түрүүний тэр дотор өснийг бол арайг үзэхгүй маань. Энэ Corolla биш те. Тий, 86. 86. За хилэн биш авчив. Амар олон биш авчих те. Конничева. За, битээр Японы хамгийн Японыч биш бүр дэлхийн хамгийн том автоаукшн буюу дуудлага худалдаан дээр ирсэн тий. USS Tokyo. За энэ дэр одоо бит хоёр бол өнөөдөр гой дрифт машин, спорт машин, за тэгээ бүр суперкаруудыг үзүүлье. Тэгээ та бүхэн маань влогтойгоо хамтаа гараад шүлс мүсээ арчих цаасаа бэлдэж байгаа манайхаас амар машинуудыг харуулна. Тэгээд одоо энэ дэр үннүүд нь байгаа гэсэн үг тий. Үннүүд нь баггүй. Дотор орж байгаа даралсан гэсэн үг. Даралсан гэсэн үг. Өнөөдөр нийтдээ 15,000 гаруй машин дуудлага 15,000. Зөвхөн нэг өдөр. Орон сквадрын баг чи 2-3 нийлүүлсэн дээ тий том. За тийм манайхаа шинэ влог эхэлж байна. Шинэ влогдоо тавтаа морил. За нэлээд хэдэн дугаарууд хийгдсэн байгаа. Тэг ямар ч тач миний хөтөлбөрийн дагуу энэ хүү USS auction байсан тий. Тэр энэ дээр хэдүүлээ бас гоё машин тэргүүдтэй үзэж танилццгаанаа. Тэгээд яг одоо бит хоёрыг ингээд тойрон хүрээлээд Skyline-ууд байж байна. GTR-ууд байж шүү. Тэгээд явж хамтдаа гоё машин тэргүүдийг үзцгээ влогтойгоо хамтаа гарна. За явах уу? За энийг авчи. Гээд лаваар явна штэ. За манад бас нэг 2-3 байдаг л энэ мега хүрээдэрч. Японы цэргийн амир. Асаа аврагт нэг байдаг. Тийм штэ тий. 080 гэсэн тий. 080 шийдчихлээ. Тойтог юм шиг байна. Тий одоо энэ Японы зах зээл дээр бол бас нэлээд үнэтэй байгаа шүү. За нэг ийм Porsche авчлаа манайхаа. Ер нь бол жоохон юм ороо гараатай. Тэг энд бол үнэлдэг юм байна. Тэгэхээр энэ Монголоос би бас нэг хүн дагуулж ирсэн үнэлдэг. Би одоо хідээр зсхол. Ой, найз орд ирдэ. Ano. Да, энэ мо яа эмо. Энэ төмөн. Обот энэ за. Хойман. 2,000. Хүүмэн хотаа хүүмэн нэман. Өжи арай үнэтэй янзлаад байгаа юм шүү. Монгол энэ яах юм? Энэ Карла яах юм? Ханаа Шинийг өснө. Хот ардаман хот ана. Хот Карландаас чи өөрөө аваад хийгээч шүү. Бон. Жог үнтэй жог доош. Яа. За. За энэ яадаг машин? 1102 SL гинөө бензин машин баг шүү нэ. Яа. Самин. Энэ харааштай байна юм. Эсэлтэй. Гоё яваац. Сайхан тийм аа. За манайха одоо яг мөнх хөлтөөр яг нөгөө нэг спорт машин зардаг гэсэн тийм энэ. Тэглээ спорт машин. Эндээ ингээд зооноор хуваагдсан байдаг юм байна. Энд ч дандаа спорт машин дандаа механик машинууд нь зогссон. Механикууд нь. За. За энэгээр бол одоо 86-нууд үйж гин. Mitsubishi Evo үйж гин тий. Evo үйж гин. Цөөхөн байгаа да. Civic-нууд байна. Ер нь бол байхгүй машин байхгүй шүү. Ер нь одоо барагцаагаар одоо энд байгаа машинуудын үн ер нь ямар хоох вэ? Спорт машин үү? За GTR 33% бол ярих юм бол за нэг доотлол нэг 150 сая орчим. 150 сая орчим. Тийм. Тэгээд дээшээ такс макс юмнууд нэмэгдээд гялгаар юуна гүйлтнээс хамаарат дээшээ үн нэмэгдээ явна гэсэн үг. За 86 байж гин. Энэ он зулуу 86 GR 86. GR шүү дээ тий. Нөө Daigo сайтаа онлайн директдэг машин. Механик. Яг одоо л гэтээ энэ ч яг үнцэн өөрхөн үлгүртэй л байгаа шүү дээ тий. Үлгүртэй тий яг үйлдвэрээс гарсан. За энэ бас нэг ховор содон машин харагдаж байна. Энэ өстө гоё 15 байна да. Тийм байна. Карбон. Spec S байна. Spec S. Бүрэн дотор нь. За би та нарт онгорхоо байна уу? Зүйлээ. Онгорхоо.
Ингээд шууд өөрөө үзчих болох юм уу? Болно. Зарим машинууд нь түлхүүрэн дотроо зоолттой байдаг байхгүй юу? Үзэгдээд өө. Тий. За. Силванууд ер нь ямар хүнтэй вэ? Силванууд энэ одоо жишээлбэл энгийн силва гэхэд доотлол нэг 50 орчим сая төгрөг нөө Монгол мөнгөөр. Энгийн силвас турбог. Ааха. За зов. Тэгээ ер нь бол энгийн одоо энэ body kit мэт хийснээс илүү яг үйлдвэрээс арсан яг таг энгийнээрээ машинууд ер нь амар үнэтэй байгаа. А тэрний л үнэтэй юу? Тий, тэрний л үнэтэй. Ааха. Энд бас нэг гоё хөхөнгийн S15 байна. Тий, одоо тэгээд бүгднийг ингээд гоё үзээд явчихлаа. Энэ л болохоор үйлдвэрийн SR20 дитэн. SR20 дитэн. Тий, яг үйлдвэрээс гарсан юм ингээл. Тэгээ машин зэрэг одоо би хүртэл Монгол руу болохдоо бүгднийг үзэж хараад үзэж харах юм амар их өдөг. Тэгээд энгийнээс турбод бол swap-лсан байна уу? Тэгээд зэв хэрэг. Японд ер нь зэвтэй машин амар их өдөг бол зэвнүүд нэг сайн шалгаж үзсэн. Удаан зогссон гэсэн үг үү? Эсвэл энэ уур амьсгалаас болж уур амьсгалаас болоод бүс нутгаас болно. Одоо Хоккайдо дээш Орос руу бол тэр цас их ордог. Ааха. Тэгээд давсны нөгөө нэг хүчил мөчлөөс хамаарад нойтон болоод зэв бүр амар ихтэй машин зүүнд байдаг. Одоо ер нь тэгээд чамаар дамжуулаад Монгол руу бас хүмүүсүүд машин бол их захиалж байгаа шүү дээ, тий? Захиалж байгаа. Одоо ер нь тэгэл захиалаад дулаар орцсон захиалгын дооны мэдээлэл. Хэр хугацаанд очтой Монгол руу? Уул нь бол корона эхлээс өмнө бол 14-21 оногод ирсэн. Тэгээ одоо корона эхлээд тээвэр удаашраад ирэнгүүтээ тинжэн дээр бөөгнөрл үсээд тэгээ нэг 2-3 сар орчин болоод. Одоо энэ Chase руу байна. Бас нэг 110 механик 90 байна. Байхгүй машинд байхгүй тий. Энд нэг Silvia байна да. Оо энэ юу зогсож Стэж штэ. яг үйлдвэрээс болохоор гэрэлний дөрвөлжин байдаг шүү дээ. Тэгвэл урдлын нөгөө facelift тэгээд Kerala капот энэ бүгд таардаг. Ааха. Тэгээд яг юу болчихчих. 34 болчихдог байхгүй. RB25 диттэй. Ааха. Турботой үйлдвэрийн. Одоо механик үстэй тий? Тий, механик. Гэвтүүлж тий. За одоо энэ бидний харж байгаа одоо энэ Mark 2 их чинь одоо обууд coil юу чигэв яг л энгийнээр байгаа шүү дээ тий. Ааха. Механик байна. 54 төгс үн. Тий, үйлдвэрийн 54-тэй. Яг л бүх юм ингээ энгийнээр. Тийм ээ. Эдгэр чинь болохоор чинь нилээн дэшиг бараг 100 гаруй сая болчихж байгаа. Гялгар өшөө аа. Мотор хийсэмтэй хийсэл ер нь сток нь ер нь илүү хэрүүлж энэ тий. Үнээрээ дотор мотор гол тэгэл яг л байдгаараа. Тийм байна тий. Яг л үйлдвэрээсээ гарснараа. 34 байна. Тий 34 байна. Боди модоос суртай юм а тий. T гэдэг загварнаа 2 алхтай. Тэгээд үйлдвэрийн турботой RB25 дээд мотортой. Гоё бод тавиал гоё болох юм байна да энэ шиг. Гоё их жишээ нэ. GC8 Type R гэдэг загвар. Бас гоё харагдчих шүү. Энэ машин бас маш үнэтэй байгаа. Ер нь бол үнэтэй байгаа юу? Тий. 98 уу? 100 сая. Орчим 80 саяас дэшээ. Ер нь хамгийн доод нь 80 сая. Хоёр алхтай тайп нь. Энэ марк ямар амар боди модитэй юм бэ? Энэ ямар нэртэй боди? Казама мөн үү? Казама мөн үү? Пул Казама тийм биш те. Яа, энэ бол бас л дончтой машин биш үү? Аа? Каркас л байхгүй юм те. Тий. Нилээ. Японд ч тэгээд энэ нөгөө нэг фендернээс Карланаасаа илүү гарчих юм бол уналганд болдгүй юм байна те. Тий, уналганд жоохон дотгошоогоо үжиж л уналганд. Одоо нөгөө тэнглэг дөргөөн талтаал яах вэ те. Энэ онгорхой нөө халт байна уу? Халт энэ ч хүр нэвчрэг. Энэ бол дазар гамт юм байна уу?
гоё ч харагдчих. Өмнө шаравдаг байсан юм шиг байна. Шардаг байсан юм шиг нэ. Тий. Спойлер үсэл амар донжоолсон шүү, тэ? Тийм байна. Үнэхээр гоё донжоолсон юм шиг байна. Ямар манайха харагдж байгаа зөв юм байна уу? Бас нэг Монгол нэг юм дрифт марк байгуул бас гоё л харагдах юм байна да. Энэ одоо жишээ нь хид тавьцаа байгуул. За энэ миний бодлоор бол нэг за чарат мэдээлэл. За энэ бол нэг 60 70 хавцаа. 70 сая хавцаа бол 70 сая хавцаа юу? Тийм гарчих واخ. Энэ тэгээд одоо өнөөдрийн хувьд гэх юм бол 15,000 машин дуудлагуудалтаар орж байгаа юм байна. Тэгээд дээрэс нь энэ дэлхийн хамгийн том одоо аукшн гэдгээрээ бас алдартай байна тий. Тэгэхээр одоо дараачийн 4-р өдөр 94 өдөр болгоо өгдөг гэсэн. 4 өдөр болгоо. Одоо энэ ч байгаа 15,000 машин дараагийн 4 өдөр өнжөөд зарагдаагүй машинд өнжөөд орч магадгүй эсвэл зарагдаагүй ч аваа явчихна. Зарагдсан машин гараа дахиад бүгд шинжлэхнэ гэсэн. Шинжлэхтэй явчихна гэсэн үг. За энд бас нэг VR25 баг шиг байна. Энэ түрэн золтой байна. Нэг VR25 суугаад үзчих тийм үү? Ай. Механик. Энэ калачтай байна те? Калачтай байна, каркастай байна, нэлээд хийсэн юмтай байна. Одоо энэ чинь нөгөө машиных нь хийсэн юмнууд нь машины ямар гоё цэвэрхэн каркас үү те? Тийм. Айгуу гоё цэвэрхэн каркастай байна. Сайто рол гэж юм шиг байна. Сайто рол гэж. Изэн дуусч байгаа юм байна да. Нэлээд хийсэн юм ихтэй мэн өө. Онголог тааханд уртлын Байгстай бүх байрандаа тэгээд энэ агаар шиг хойд уурсан юм тий. Тий. Чирэтigi өмнө цагаар Ойл кулер бас хийж гисэн байсан шүү. байсан уу? Бага. Хүн цагаанаас санаж шүү. Вирусаа харсан чи. Вирусонод ямар хүнтэй энэ дүнгээр? За ийм вирусонод болохоор за нэг бас нэг 60 орчим сая төгрөгөөр. Ааха. Японд 54-тэл баг та бодвол. Тий 54-тэй. Үйлдвэрийн вирус юм байна. Механик вирус гэж байдгүй юм лээ. Тийм үү? Ер нь үү? Тий ер нь. Тэгээ ер нь аль дандаа нөгөө нэг споплсон, хороп тавьсан бодлоод байгаа тий. Их цэвэрхэн байгааз. Тэгээ ер нь сайн харахгүй бол жишээлбэл ийм зэв их өдөг байхгүй. Доогоорооч тэр дээгүүрэж тэр. Чи бол худалдаа аваад эдрийг бүгдийн дээрээс хардж авдаг. Чиглэлээд нөгөө худалдаа авч байгаа хүмүүстэй ярилцаад за энэ дээр нь ийм зэв байна, ийм сэв зураасан нэ гэл. За ингэсгээд ер нь спорт машины хэсэг маань дуусч байх шиг байна. Одоо хэдүүлээ дахиад нэг хэсэг байгаа. Тэнд бас нэг хэсэг байгаа. За тэгвэл тийшээ явцгаая тий. Тэгээ. GTT 34. За ер нь болоораа одоо яг энэ хэсэг гээд 3 игнэ 4 игнэ юм зам зогсоол байна тий. Энд бол баг 100-аас 100 гаруй ч юм 200 гаруй машинууд бол яг энэ спорт машинууд ингээд дудлага худалдаагаар худалдаалагдсан юм байна. Тамаа мөнх болдгийн хувьд болохоор эндээс ингэж үзэж харж байгаа сая хэллээ штэ. Зэвми одон мөн бас километр тэгэл ер нь хийж ирсэн юм өөрчлөгдсөн юм байна уу гэдгийг харж агаад Монгол руу бас захиалга авд юм байна. Тий, захиалга авна. За ийм машин орж ирж байна. Одоо дуудлага худалдаагаар тэдээр авнаа. Монгол руу очиход тэдэнд өрг болно гэх жишээ нь. Тий, боломжийн машин байвал өөрсдөө ганц одоо ерөнхийдөө юу байхгүйгээр бас сэлбэгнүүдийг бас захиалгаар оруулаад байгаа бох тий. Сэлбэгнүүд. За тэгээд миний хувьд болохоор ер нь бол одоо яг энэ эх оронд нь ирсэн юм чинь дрифтийн зам руу орчиж үзье үзлээ. Эбисэн Минами ганц мөрөддөг байсан нөгөө жамп хийдэг замаа очиж харлаа. Данц шороод ивссэн ч гэсэн тий шарвал яг л нөгөө нэг хуучнараа ингээд гоё сайхан харагдчихлээ лээ. Тэгээд за автоаукшн бол хөтөлбөрүүдийн маань нэг байсан. Автоаукшн зорсон газар л одоо ийшээгээ спорт машины бас нэг ахаад нэг жоох хэсэг байгаа юм. Тэгээд суперкаруудаар орчоод
хэдүүлээ юу руу явна. Эндээсээ гараад Оффроуд курс. оффроуд курс гээд магадгүй бас өөрөө тийм бас сонирхолтой бас жижиг жими машинаар шавран дээгүүр бас явж үзүүлээ. Тэгээд влогтойгоо манайхаа хамтаагаараа. За энд нэг юм Porsche. Онхоно. Сактын чон гэж шүү дээ. За энэ сайхан зогсож байна. За энэ бас гоё хэсэг зогсож байна. S15 байна. GT10 байна. 33 байна. 33. Evolution байна. За энд нэг гоё чизэр баг шүү энэ да. 55. Энэ гоё юм байна те. Механик юм байна. Өнгө ямар сак юм бэ те. 538. Энэ гоё юм дүр байна. За дэлгүүр нь байна уу байхгүй нь асуучих. За нэг асаачих дуу. Оо гоё дуу та. Систем машин байна. Турбоны ер нь манифолтын хаалт их гоё хэлсэн мөөс. Тийм байна тий. За ийм нэг авгч дээр бас дуулан худалдаанд орж байгаа машин ба шүү. За тэгээд ерөн бол ингээд тойроод үзээ хүн бол бүтэн одоо нэг өдрөөр зогсохгүй мэн үү? Тийм зогсохгүй. Тэгэхээр яг одоо ингээд машин авах гэж хүмүүсүүд одоо эндээс энийг сонгоод энэ дугаараар нь зогсоолохын дугаараар нь авахчны руу орж байгаа л өөрөөсөө үр зэрэг чеклээ тий. Тэгэл дуулан худалдаар орно сте. Тэгнь. Тэгээ машин дэрэг тэгээд Япондаараа энэ жижиг машинууд одоо энд харагдж байгаа юм жижиг машинууд их байд юм байл. Яагаад гэвэл өөрсдийнх нь зогсоол нь нэгдүгээр яг гэрийн ажлын зогсоолууд нь жижигхэн замууд нь нарийнх учраас энэ жижиг машинууд аяг авдаг. Эдгээр нь бас хөөрхөн үнэтэй юм билээ бас. Нэг тийм хямдхан биш те. Тийм нэг 60 70 сая онцлог үнэтэй шүү. Маа Монгол шиг ингээл 200 300 харагдахгүй бас тий. Нэг тэгж харагддаг юм байна. Ер нь бол яг энд ажил амьдралдаа энэ жижиг машинууд байгаа. Одоо хэдүүлгийн юун дээр очиж унах байгаа машин нэг иймэрхүү машинууд байгаа. Жимнэнүүд байгаа те. Of course дээр. За нэг иймэрхүү байна. За хэдүүлээ одоо нэг суперкар үзчихэд тэгээд автобусныхын хэсгийг дуусгаад тэгээд оффроуд курс руу явцгаая. Оффроуд курс руу явцгаая. Тэгээд влогтойгоо манайхаа хамтаагаараа дардгаа дараараа. Оо энэ араа. Одоо энийг би хажууд нь зогсоодох гэдэг. Хөөх юм бэ гэд. Ингээд харж байна уу? Энэ марзан байгаас дохоо мөхөг нь харалтай. Шууд гэж дээ. Яраа өргөчих юм шүстэй. За арайч өргөхгүй юм байна. Дохоо нэндээ. Онгорхоо нэлээ. Би сууж үзээд гэж цадлаа. Төрөө багтах байх энэ. Аа? Яа чихгүй хөт. Ой. Ой нара бүр наартыг өрүүлтэй нара. Ой, механик оровтой. Ой. Алайц. Юу хоропо ингэж ярих юм аа шинэ чарг. Орд хим шүү. Хуруугаараа 54-тэй. Яа. Оо за. Хөөх юм биш дээ нас л. Тэ? Але би Гэтэ зайтай байх тий.
Яг суусан чи зайтай юм байна. Энэ арай. Ой дээвэр нь ингээд авагдах юм шиг хошоо. Онгод юм. За сак. Би Моторны хөдөлгүүрийн бактери 660-тай. Хараа. Кофуудыг ингээд барьчих чинь ерөөс. Аа. Карлан мултарчууд өө. Гайгүй мэн үү. За 2 3 Ой. Энэ хаалгаар тэр энийг жоохон зохиочлаа. Энэс та хөөх юм байна. Тэгээд өөр механик оровтой. Ой. Ингээ Охрогоор. Тэ. Энд ихтэй юм ерөн бол бас ингээд урд өмнө амьдралдаа харж байгаагүй машинууд хөтл ингээ байна л да. Янз янзаараа. Энэс хөөрхөн жижиг юм байна. Тэ санийх механик нь сони энэ. Араа нэг ингэж хийж байгаа шүү. Нас гоё өнгө те. Ирспра. Ката. Бенз ах шүү байна. Порше байна. За энэ бас Порше үстэй. Порше байна. Энд нэг гоё Z300 харагдал байгаа юм да. бүр хуучны BMW ч шүү дээ. Тийм байна те. Хуучны загварын BMW ч бас байна. Энэ юу юм бэ? Civic. Datsun. Япон шиг юм. Япон шиг. За энэ жохоо шар Порше яж шиг байна. Энэ нас жижигхэн дугуйтай те. Суперкард Lamborghini байна. Lamborghini энд хит байгаа шүү гэн те. Rolls-Royce. Porsche юунаас энэ юу? Ferrari юм те. За энэ бол Lambo гэж байна. Viper байна те тэр энэ шар. Тэ. Corvette. За энэ бол өстой жинхэнэ Монголд тохиромжтой гоё юм шиг байна да. Яа, энэ миний гараж тасл. Сак штэ. Йоо, энэ одоо юу вэ? Бас нэг тайминг атак матак гэж уралдаг юм шиг. Уралдаг юм шиг байна те. Тэ. Лотус гэдэг юм шиг. Лотуса. Тэ. Саанхыг лээ. Итали лөө. Яг сайн баслаа. Дээгүүрээ шууд даваад орох юм биш тайхан дөө. Тийм байна. Хаалт гэж явахгүй давж ороод суух юм байна те. Голынхын тойл нь энэ байна. За энэ бас янд нь бүр эндээс ингээ гарч ирд ингээ явцсан биш үү. За тэгээд энэ хэсэг бол ерөөхдөө дандаа нөгөө ховор содон машинууд гэсэн үг үстэй мөхөр. Тий, ховор содон чамин ховор содон нөгөөдөг юм машинууд. Чамин машинууд. Манай Монголд ч гэсэн бас гой ховор содон машинууд бас байдаг шүү дээ, тий. Энэ England Morgan гэдэг юм шиг байна. Одоо Power Expo-гийн тэмцээн аюун дээр бас шоун дээрээс гой ховор содон машинууд цугларнаа. За энэ чинь нөгөө нэг Crossover 86 лөө. i86 гэдэг. Тий i86. Аним дээр гардаг. Аним дээр гардаг тий. Энэ бүр карбон юм биш доторх юм уу? Уртлын хянах карбон юм байна. Гоё юм байна. За энд амар юм шиг байж та. Чинүүд бас энэгээр их зөндөө харагдчих шүү. Тий, зөндөө. Зөвдөлтөд өрүүлдэж байгаа, бурууталд өрүүлдэж байгаа. Одоо Aston Martin эдгээр ямар хүнтэй байна? Бараг 700-800 сая байгаа шүү. Энд та хоёр эннийх өнгөн зэм юм байна да. Ер нь бол тэгэл хамгийн өмнөтэй нь бол тэгэл GTR 34 байна дөө. Тийм үү. Одоо нэ юу? Тий, одоо энэ бараг одоо километр нь хараа л та. 63000. За энэ бараг тэрбум мөрөн шүү. Хөөх. Гэтэ ер нь бас Японд спорт машинуудаас ер нь багаар орж ирдэг болсон байна. Өмнөх жилүүдэд харьцуулахад энэ жил бол ер нь орж байгаа тоо. За энэсээ мэдхгүй л авд юм шиг байна. Юу юм бэ нэр нь?
Макларен гэж штэ. Макларен. Тийм байна. Макларен. Макларны лого чи юм бит. Аукшн дуусах уу? Дуусгаад. Аукшн дуусгаад одоо бид хэд профт курс зам дээр очиод тэнд жимигээр бас явж үзье. Бас гоё цагийг бас гоё хөгжилтөө өнгөрүүлье. Тэгээд юун дээр за ер нь бол тэгээд цуврал логууд маань энд хүрээд өндөрлж байгаа гэж ойлгож болно. Тэгээд аукшн дээр ирж өстой нөрөө нүд нэгдэн гэдэг шиг. Тэгээд та бүхэн ч гэсэн бас хараад сайхан хамтдал зөндөө харагдсан баг. За ийм сайхан хамтнууд энэ хэсгээ влогийнхаа аукшн хэсгээ дуусгацгаая. Тэгээд влог маань үргэлжлээд шууд оффроуд курс руу явцгаая. Хөтлөхөө. За хөдөлцгээе. За